Тараалал гэж юу вэ? Тараалал гэдэг нь бодисын солилцооны хямралын улмаас арьсан дор болон бусад эд эрхтэнд илүү л хэмжээгээр хөрөмлөгдөж биеийн жин нэмэгдийг хэлдэг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийд дахин тараалалтын тоо эрчимтэйгээр өсөж байна. 2000 онд хийсэн судалгаатай харьцуулахад тараалтай хүмүүсийн тоо 3 дахин ихссэн буюу энэ нь дэлхийн нийт хүн амын 30% нь илүүдэлчин тараалалтай гэсэн судалгаа гарчээ. Мөн 2022 онд хийгдсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 8 хүн тутмын 1 нь тараалалтай гэх судалгаа гарч. Монгол улсын хувьд 2019 онд хийгдсэн үндэсний хэмжээний судалгаагаар Монгол улсын 15-аас 64 насны 2 хүн тутмын 1 нь илүүдэлчин тараалттай байна. Үүн дунд 55-аас 69 насны эмэгтэй хүмүүс цонхлох хувийг эзэлж байна. Тараалалт үүсгэд олон хүчин зүйлс нөлөөлөх ба үүнд хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, стресс, ажлын хэт ачаалал, генетикийн урьдчил нөхцөл, насжилттай холбоотой гарах өөрчлөлтүүд, дааврын өөрчлөлт буюу жирэмслэл, төрөлт, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ зэрэг орж байна. Тараалтын хамгийн чухал шалтгаан нь хоолоор авч буй илчилгээний хэмжээ өсөж, зарцуулж буй энергийн хэмжээ багасах, хоолны дэглэм алдагдах буюу орой их хоол идэх, суугаа ажил удаан хийх зэрэг нь анхдагч тараалалт үүсгэд голлох шалтгаан болж байна. Тараалтыг анхдагч, хоёрдагч гэж ангилж болох ба хоёрдагч тараалал гэдэг нь ямар нэг өвчний суурин дээр эсвэл эмийн эмчилгээний явцад үүсдэг. Жишээлбэл гипотироидизм, күүшингийн хам шинж кортикостероид эмийн хэрэглээ ордог. Тараалтын онцлогоос нь хамаарч эрэгтэй төрлийн, эмэгтэй төрлийн гэж хувааж болох ба эрэгтэй тараалтын үед хэвлийн хэсгээр, эмэгтэй тараалтын үед буй өгцөг хэсгээр илүү ихээр тараалдаг онцлогтой. Тараалтыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт бол биеийн жингийн индекс болдог. Биеийн жингийн индекс гэдэг нь тухайн хүний биеийн жинг өндөрт нь харьцуулсан харьцаа ба уг харьцаан дээр тулгуурлан биеийн жингийн илүүдэлтэй тараалтын 1-р зэрэг, тараалтын 2-р зэрэг, тараалтын 3-р зэрэг хэмээн ангилж үздэг байна. Тараалтай холбоотойгоор ерөнхий ба хүндэлийн шинж тэмдгүүд илэрх ба үүнд хоолны туршил ихсэх, үе мөчний өвдөлт, амьсгаадах, хөлрөх, өтгөн хадах, ядар сүлдах, нойргуудах гэх мэт шинж тэмдгүүд ордог байна. Тараалт нь олон эрэгтэн тогтолцоон хүндрэл төрөгдөг ба үүнээс дурдвал тархины цус харгалт, зүрхний шивтээс, бэлгэний өглөл, үе мөчний өрөвсөл тэмдэг, уушины эмгэгүүд хоол боловсруулах, тэр дундаа цус нойр болшихаа эмгэгүүд, дааврын өөрчлөлт, судасны өрөвсөл гэх мэт маш олон хүндрэл гарч болдог байна. Тараалтын онцлогоо нь тараалтыг илрүүлэх, тараалтын зэргийг тогтоох, хүндрэлийг илрүүлэх гэсэн дараалалаар хийгддэг. Тараалтыг онцлохдоо биеийн жингийн индекс, бүсглийн тойрогыг хэмжих, бүсгийн үүсгэний тойрогны харьцааг олох зэрэг аргууд багтдаг байна. Тараалтын үед хийгдэх эмчилгээг тараалтын шалтгааны эсрэг суур эмчилгээ гэж ангилж болох ба хамгийн чухал нь тараалтын суур эмчилгээ байдаг. Үүнд зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, зан үеийн өөрчлөлт зэрэг ордог ба эдгээрийн үндсээр биеийн жингийн 10 хүртэлх хувийг бууруулах боломжтой гэж үздэг байна. Эмийн эмчилгээний хувьд эхний 1 сард биеийн жинг 2 кг-аар бууруулах, эмийн болон хоол хөлгөө эмчилгээний хавсралтын үед 10-аас 15%-аар бууруулах. Мөн альч эмчилгээний хувьд эхний 3 сар хүртэлх хугацаанд үр дүн бага байж болохыг өвчтөн санана.